За. За физикийн шинжилгээ ухаан юуг судалдаг вэ гэдгийг цөмөр эхнээс нь дахиад яриад явчих. Тийм ээ давтаад ээгэгүүчүүд нь бичлээд зогсоогоод үзээ явчихна. За бидний эргэн тойронд явагдаж байгаа үзэгдэл өөрчлөлтүүдээс бичнэ гэсэн тийм ээ. За тэгэхээр энд мод найгах, шувуу жиргэх, ус урсах бүгдээрээ орно тийм ээ. За хүний оролцоотой явагддаг гэхээр заавал хүн тухайн үйлдэлийг хийхэд оролцож байгаа ийм үйлдэлүүдийг бичиж байгаа тийм ээ. Түлээ аглах, ус авах, одоо тэгээд юу гэдгийг гурил таслах хүртэл физикийн үзэгдэл болно шүү дээ тийм ээ. За дараа нь хүн байгалийн зохистой ашиг шимийг зохистой ашиглахын тулд ямар багш тоног төхөөрөмж хэрэглэдэг вэ гэдэг. За хоол хийдэг маха хэрчхийн тулд хутга заалуу гэх мэтлэнгээр түлээг аглахын тулд сүх гэх мэтлэнгээр ингээд олон зүйлүүдийг хийж бүтээсэн байх нэ. За хүн амьтад адмит хийгээд байгаа юм уу? За физикийн шинжилгээ ухаан бол аливаа үзэгдлийг ер нь үзэгдлийн учир шалтгааныг судалдаг ийм шинжилгээ ухаан байгаа. За шинжилгээ ухаантай холбоотой хичээл гингүүтэл чинь энэ фэйсбүүкийн хаалт юм уу? Өөшин доошингүй болохгүй. За физикийн шинжилгээ ухаантай холбоотой математик, биологи, биеийн тамир, зураг зүй гэх мэтлэнгийн олон хичээлүүд холбогдно. Бөө хөгжим, хим гэх мэтлэнгийн олон хичээлүүд холбогдно. За та нар бичээгүй хүмүүс нь энэ зайн дээр нь бичээд яваарай. За физикийн үзэгдэл гэхээр тодорхой үйл явдал нүдэнд төсөөлөгдөж байгаа юм бол тэрийг үзэгдэл гэнэ гэсэн тийм ээ. За хөнгөн цагаан болвол бодис байна, халбаг бол бие байна. Халбаг гэхээр тодорхой зүйл гацаад байгаа юм уу? Гацаж байна гэхий. Гайгүй наа багшаа. Зүгээр энэ. Богшоо энэ дээрээ юм уу тест. Юуг нь? Гацаж байна гэнэ. Нууцныхаас юунаас шалтгаалаад интернетийнхаа хурдаас шалтгаалж байгаа юм билүү дээ. За халбаг гэхээр бодит зүйл төсөөлөгдөж байгаа учраас энэ бол бие. За секунд гэхээр нэгж тийм ээ. За буслах гэхээр энэ тодорхой ус буслаад, цай буслаад байгаа ийм үйл явц төсөөлөгдөж байгаа учраас энэ яах нь үзэгдэл болох нэ. За үзэгдлийг дотор нь механикийн, дулааны, цахилгааны, соронзонгийн, дууны, гэрлийн ингэж үндсэн 6 хэсэгт хуваадаг байх нь тийм ээ. 6 хэсэгт хуваадаг. За энэ дээр энийг тестэн дээр гэх юм уу? Тэгээ наад номон дээр шууд хийгээ явна шүү дээ дагаад. За харандаагаар их юм уу? Харагдахгүй байна. Харандаагаар их юм уу? Харандаа. Харандаа юугаар чамаагүй хий. За. За, ийм үндсэн 6 хэсэгт хуваана. За одоо энэ дээрээс цөмөрөө бөмбөг онкрох гэдэг нь аль нь вэ? Алин дээр авчих уу? За би шууд хуулаад явъя. Механик дээр байгаач. За бөмбөг онкрох. За тэгвэл тоглог хайлах. За энэ ямар үзэгдэл вэ? Дулааны үзэгдэл үстэй халж хүрээд байгаа. Дуу тархах. За энэ дуу тархах гэхээр дууны үзэгдэл болох нь тийм ээ. Нэг юм чи яа чичрээс бай. За аянга. Гэрлийн. Аянга гэдэг бол цахилгааны үзэгдэл юм аа. За дараа нь аянга одод анивчих гэж юм тийм ээ. Энэ юуны үзэгдэл вэ? Гэрлийн үзэгдэл юм аа. Гэрлийн үзэгдэл. За гэрэл гарах. За энэ мөн адилхан гэрлийн үзэгдэл юм аа. За тэгвэл цуураа холдох. Чийтан асах гэж юм тийм ээ. Чийтан асах бас юу нэ? Бас гэрлийн үзэгдэл юм аа. За цуураа холдох. За энэ юуны үзэгдэл вэ? Дууны Дууны үзэгдэл юм аа.
За зөвтэй. Цас хаалах. Дулааны үзэгдэл зүйтэй. За тэгвэл домгол хөвөх. За энэ юуны үзэгдэл? Яасын үзэгдэл. Механикийн үзэгдэл хөдөлж байгаа тохиолдолд механикийн үзэгдэл юм гэсэн шүү дээ, тийм ээ. За цагийн зүй эргэх. Механикийн үзэгдэл. За механикийн үзэгдэл. За дараа нь үйл нүүх. За мөн адил механикийн үзэгдэл байна. За дараа нь уус уцлах нь. Улааны. Улааны. Зөвхөн улааны үзэгдэл. За уус уцлах шуун нисэх. Механикийн үзэгдэл. Зөвтэй. За шуун нисэх цахилгаан утаснаас орч үсрэх. За цахилгааны үзэгдэл. За цахилгааны үзэгдэл байж болно. Механикийн үзэгдэл. Гэрлийн үзэгдэл байж болно шүү дээ. Механикийн биш ээ. Орч үсрээд холдоод явж байгаа. Хөдөлгөөн болж байгаа зү. За гих мэтлэнгээр ингээд та нар бичин заяа. Та нарын зайн дээр харахгүй байгаа учраас энэ дээр нь дугаар тавиад эдгээр хичээл дээр бид нар дугаарыг байрлуулсан шүү дээ, тийм ээ. За дараа нь. За одоо ингээд эдгээр чи буруу юм ийм. Энэ чинь энэ дээр нөхөх байсан юм шүү дээ. Тийм байна тий? Энэ дасгалыг энэ дээр нөхөө. Энийг жишээ гаргаж бичих байсан байна. Нэг жишээ гаргаж. Үснэг нэг нөхөөрөө. За энийг энэ дээр энэ дасгал гэдээ ойлгочоо заа. За тэгэхээр энэ дээр одоо жишээ гаргачих болно шүү дээ. Энэ дасгалын юг. Тийм ээ. За эдгээрээс нэг нь аваад тавьчаараа заа та нар буулаад. Болно за. За одоо хоёрдугаар сэдв. Физик бие гэсэн сэдв байна. За физик бие. Аливаа зүйл нүдэнд тухайн зүйлийг хэлэхээр нүдэнд бодит зүйл төсөөлөгдөж байх юм бол түүнийг физик бие гэнэ. За тэгвэл үзэг гэхээр юу төсөөлөгдөж байна? Үзэгэл төсөөлөгдөж байна, тийм ээ? Бодит бие төсөөлөгдөж байгаа. Тийм биз дээ. За харандаа гэхээр бас бие төсөөлөгдөж байгаа. За хөнгөн цагаан гэхээр бодит бие төсөөлөгдөж байна уу? Үгүй. Хөнгөн цагаанаар хавлаг хийдэг, аяг хийдэг, шанаг хийдэг зөндөө олон юм хийдэг учраас энэ бол бие биш. За онгоц гэдэг бол бодит бие. За дааны тосоор янз бүрийн юм хийдэг учраас биш. Шил гэхээр барайны шил, нүдний шил олон зүйлүүд төсөөлөгдөд байгаа учраас бас бие биш. За аяг гэхээр бие мөн, тийм ээ? Бие мөн. За хар туглаг гэхээр бие биш. За дараагийнх нь эндээс бодисуудыг олно. За дэвтэр гэхээр цаас гэхээр болохоор бичгийн цаас, сонингийн цаас гэдэг янз бүрийн төсөөлөгдөд байгаа. За тэгэхээр энийг бодис гэж авч байна. Энэ багш байна уу? Бас болно шүү. Байна. Цоо шохоо гэхээр самбарын шохоо, хашаа шохооддаг шохоо төсөөлөгдөж байгаа учраас энэ бол бодис мөн. За шил гэхээр бас бодис мөн. За бензин гэхээр бодис мөн. Ус гэхээр бас бодис мөн. За ширээ гэхээр биш тийм ээ. За төмөр гэхээр бодис мөн. За мөнгө гэхээр бас бодис мөн. Мөн болохгүй байна л гэдэг юм чи амар сони юм бэ. Адмит за энэ адмит хийх юм. За цолмон гэдэг юм. За бичлэг хийж байгаа санаа зовлтгүй заяа. Төгсгөлд нь хичээлийн төгсгөлд бичлэгээ тавьчихна. Тэгэхээр юу ачаараа? Ухраад үзчихээрэй мэдээ. За. За зурагт үзүүлсэн би ямар бодсон? Тэгэхээр бид нар бэн. Энийг болохоор аяг гэж харах юм бол аягны тухай ярина. Доторх цай гэж харах юм бол доторх шингэнийхэн тухай ярина заа. За тэгэхээр энэ дээр одоо ерөнхий тохиолдолд аяг гэж харчих энэ удаадаа. За тэгэх юм бол аягыг ямар бодсон? Шааяг, төмөр аяг, сас аяг, унцар аяг. Унцар зөндөө олон. Цаасан. За ямар Чи би давхар яриад байгаа чи. За хайлтдаг